Дэд боловсролын сургалтын хөтөлбөрүүдийг олон улсад болон дотоодод магадлан итгэмжлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх батламж гардуулах ёслолын арга хэмжээ олсон байна. Боловсрол соёлын шинжилгээ ухааны сайдын тушаал Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олон улсад магадлан итгэмжлэгдэх 7 сургалтын хөтөлбөр, дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 сургалтын хөтөлбөрийг шалгарууллаа. Монгол Улсын их сургуулийн хийм, програм хангамж, багш математикийн боловсрол, за анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн хүний их хэмж, шинжилгээ ухааны технологийн их сургуулийн геодез болон цахилгаан холбоо, за хөдөө аж ахуйн их сургуулийн инженер механик гэсэн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдэх санхүүжилт авлаа. 700 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Тэгэхээр дээд боловсролыг чанартай, чанаргүйг олон асуудал ярьдаг. Тийм учраас ер нь бол Монголд энэ дээд боловсролын сургалтын байгууллагуудын хөтөлбөрийг сайжруулах, тэр дундаа байгалийн ухаан, инженерийн хөтөлбөрийг сайжруулах чиглэлээр засгийн газраас маш их том дэмжлэг үзүүлж өнөөдөр энэ олон улсын байгалийн ухаан, инженерийн хөтөлбөрөөр магадлан итгэмжлүүлэх 7 сургууль, тэр дундаа төрийн өмчийн Монгол Улсын их сургууль, шинжилгээ ухааны технологийн их сургууль, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль гэх мэт ийм 20 хөтөлбөрийг дотоодод олон улсад 7 хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх болж байгаа. Дотоодод мөн Монгол Улсын их сургууль, шинжилгээ ухааны технологийн их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургуулийн 20 хөтөлбөр санхүүгийн дэмжлэг хүртэлээ. Энэ бол маш чухал үйл явдал. Дээд боловсролын шинжилгээний төслийн хүрээнд олон улсын хэмжээнд болон дотоод магадлан итгэмжлэгдэж байгаа хөтөлбөрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. За 7 сургуулийг олон улсад магадлан итгэмжлэхэд дэмжлэг үзүүлсэн. Зарим сургууль нь Герман төвтэй олон улсын чанарын баталгаа ажилтны байгууллагад хандсан байна. Хамгийн гол нь чанартай боловсрол эзэмшнэ гэсэн үг юм. Мөн ажил олгогч нар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийг ажилд авах боломж бүрдэж байна. Манай Монголын иргэд ихтэй сургуулаа төгсөөд гадаад дотоодод магистр, докторийн зэрэгээр суралцахад бол заавалчгүй бакалаврын хөтөлбөрөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн ийм хөтөлбөрөөр суралцах зайлшгүй шаардлага тавьж байгаа учраас энэ ажлыг хэрэгжүүлж байгаа. За мөн шинэ боловсролын хуулинд бол Монголын бүх ихтэй дээд боловсролын сургалтын байгууллагууд бол заавал магадлан итгэмжлэгдсэн байх ёстой гэдэг ийм шинэ хуулийн заалттай болж байгаа. Тэгэхээр магадлан итгэмжлийн байгууллага, магадлан итгэмжлэх тогтолцоонд бол маш их хуулийн томоохон өөрчлөлт бий болж байгаа. Энэ чиглэлээр бас төр засгаас томоохон санхүүгийн дэмжлэгүүд үзүүлж аваад баяртай байна. Өнөөдрийн байдлаар 72 сургалтын байгууллага, 211 сургалтын хөтөлбөр Монгол улсад, за 15 сургалтын хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдээд байгаа юм байна.